За what's up guys, тэгээд өнөөдрийн бичлэгээр 2026 оны Grammy Awards-ийн шилдэг хип-хоп болон рэп цамгийн төрөлд нэр дэвссэн цамгуудын талаар ярилцуулна. Хөгжмийн зах зээлийн хамгийн том шагнал бол ялцч Grammy-гийн шагнал байдаг. Киногоор бол одоо Oscar гэж байдаг, бол хөгжимд бол Grammy гэж байдаг. Яг нь сүүлийн хэдэн жилүүдийн хувьд яг Grammy хип-хоп community донд ер нь жоохон нэр хүндээ алдсан. Бусад өнгөрсөн сүүлийн 1-2-3 жилтэй харьцуулахад энэ жил дээр дэвч байгаа цамгууд нь ер нь нэлээ нөгөө хоорондоо үзээтэй цамгууд байгаа болохоор бас арай гайгүй болоо. Тэгээд яг би энэ нэр дэвсэн 5 цамгийг тавлыг сонсч үзсэн. Надад ямар хус нагцсан, аль доонууд нь таалагдсан, юу таалагдаагүй гэдгээ хуваалцаас гадна яг бичлэгийн төгсгөлд аль цамгууд ер нь энэ шагналыг авах магадaltaй болов гэдгээ би ер нь өөрийнхөө таамгаар хэлэх болно. Тэгээд бичлэгд бас үзээрэй guys. За тэгээд нэр дэвсэн цамгууд маань ямар цамгууд байгаа вэ гэвэл Clipsийн Let God Sort Them Out, тэгээд Glorilla-гийн Glorious, GD-ийн Go Those Like Ugly, тэгээд Kendrick Lamar-ийн GNX, Tyler the Creator-ийн Chromocopia гэдэг 5 цамаг нэр дэвсэн байгаа. Тэгээ яг хэрвээ анзаарсан бол 24 онд гарсан 2 цамаг байгаа ер нь анзаарсан баг. Гэхдээ энэ нөгөө Grammy-гийн одоо цамгаа явуулах хугацаа нь юу байсан бэ гэвэл тэр тухайн цамаг нь 24 оны 8 сарын 30-наас 25 оны 8 сарын 30-ны хүртэлх хугацаанд гарсан цамгууд байх ёстой юм билэ. Тэгээд ер нь 2024 онд гарсан 2 цамаг, 25 онд гарсан 3 цамаг байгаа. За энэ жилийн Grammy-гийн хамгийн том favorite бол яа харахгүй энэ Clipsийн Let God Sort Them Out гэдэг цамаг байна. Одоо хип-хоп community дундаач тэр хөгжим сонирхогч дунд ч бүр амар ам сайтай байгаа. Одоо Clips гэдэг нь болохоор Virginia Beach хотоос гаралтай хип-хоп дуо буюу одоо ах トゥ хоёр байгаа. Pusha T болон Malice гэдэг хоёр хоёрын юм хамтрал байгаа. Тэгээд анх болохоор 2002 онд Lord Villain гэдэг хамгийн анхны дебют цамгаа гаргаж ирсэн. Тэгээд тэр нь болохоор бүр үнэхээр ингэж амар сайн critically болон commercially тийм амжилттай сайн цамаг болж чадсан. Яагаад гэвэл одоо Pharrell Williams болон Neptunes энэ цамган дээр producing ажил хийж исэн. Тэгээ яг бодоод үзэхлээр 2000-ад оны ихэнх үед чинь Neptunes чинь бүр амар тийм бүх радио дээр гарч байгаа хит дууд хийдэг байсан. Pharrell Williams-ийн production бол үнэхээр бүр тийм legendary байсан. Тэгээд энэ цамгч гэсэн ер нь бол нэлээд тийм яг хип-хоп сонирхогч дундаа бол нэлээд өндөр үнэлгээтэй тийм сайн цамг гэж яригддаг юм билэ. Тэгээ би яг энэ цамгийг ховдоо хараагаа сонсож амжаагүй байгаа. Тэгээд яг Clips гэдэг хамтлагийн хувьд яг юу амар онцлог байгаа вэ гэвэл одоо Америкийн software hip-hop-ыг газрын зураг дээр гарч ирүүлгээд маш том нөлөө үзүүлсэн. Тэгээд drug dealer rap, coke rap гэж ярьдэн штэ. Тэр стил жанрыг ер нь яг тултан хийсэн, олон таниулсан тийм үнэхээр юм чадварлаг, technically, lyrically бүх юм бүрдсэн, бүр үнэхээр тийм сайн рэпрүүд байхгүй ер нь бол. Тэгээд тэр хоёр ер нь 2009 он хүртэл уран бүтээл хийж агаад завсарлаг аваад ер нь хоёр саяхны хүртэл юм байхгүй болсон байсан. Тэгээд өөрөөсөө хувийн карьераа хөөгөөд тэгээ Pusha T-гийн хувийн карьер нь ер нь илүү сайн явсан. Тэгээд хэрвээ мэдж байгаа бол Daytona болон It's Almost Dry гэдэг маш сайн цамгууд байдаг. Миний хамгийн дуртай Pusha T-гийн цамгуудын нэг. Тэгээ энэ цамг нь юугаараа онцлог вэ гэхээр 16 жилийн дараа энэ хоёр хослол маань ингэж босож comeback хийгээд шинэ цамаг гаргаж байгаа гэдэг нь бүр ингээд амар тийм чухал мөч болж байгаа юм л да. Үүнээс гадна Pharrell Williams өөрөө энэ цамган дээр бүх дуунуудыг producing хийсэн. Тэгээ Pharrell Williams ч өөрөө бас Virginia-гаас гаралтай. Тэгээ гурван ингээд Virginia-гаас гаралтай бүр үнэхээр ийм хөгжмийн чадварлаг тийм legendary ингээд хамтрал болж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор яг Clipsийн фэнүүдэд тэгээд Virginia хотын rap сонирхогчдод бүр яг маш гоё том бэлэг болж чадсан. Тэгээ энэ цамгийн хувьд бол үнэхээр яалтчгүй сайн цамаг байсан. Яг жихэн ингээд Bars гэж ярьдэн шүү дээ. Амар өглөлттэй, амар deliveryтэй, амар productionтай бүр ингээд яг сайн хип-хоп цамгаас хүсэх бүх зүйлс энэ цамгуун дээр бүгдээрээ багтцсан байсан. Тэгээ Pusha T болон Malice хоёр бол яалтчгүй яг хийх юм аа бол тултал нь хийсэн. Амар lyrical яг тийм old school төрлийн хип-хоп дуртай хүнд бол яг бүх юмыг өгч чадсан цамаг юм шиг бол надад юм санагдсан. Тэгээ энэ цамгийн бас нэг онцлог юм нь юу вэ гэвэл feature-үүд нээсэн. Нэг юм бусад нөгөө нэг зарим цамгууд чинь ингээл бүх дуун дээр ингээл feature-үүд байдаг штэ. Яг энэ дуун дээр нь feature-үүд тодорхой хэмжээгээр байсан ч гэсэн тийм амар олон бол биш. Тэнгүүтээ яг тохирсон хүмүүсээ олцсон. Тэр хүмүүс нь яг ажлаа тултан хийцэн. Тэр нь бүр үнэхээр гайхалтай момент болж чадсан гэж би бодож байна. Тэгээд одоо энэ цамган дээр feature хийсэн артистууд нь хин юм бэ гэвэл
John Legend, Kendrick Lamar, Tyler, Nas гэх мэт үнэхээр амар тийм хамтарлуудыг ер нь гаргаж ирсэн. Тэгээ миний хувьд бол хамгийн их таалагдсан дуу маань юу байсан бэ гэвэл So Be It гэдэг дуу байсан. За энэ бол үнэхээр л яг үнэхээр бүр хипхопыг толсон ингээ хийх гэдэг шиг нөгөө нэг үнэхээр амар дуу байсан яг үнийг л хэлээ. Pharrell Williams-ийн хийсэн beat нь тэр sample энэ бол үнэхээр Chef's Kiss. Тэгээ өөр надад таалагдсан дуунууд нь юу байсан бэ гэвэл POV, Chance and Whips, тэгээд Fika гэдэг дуунууд байсан. Тэгээ альбом нь яг ингээд тэр чигтээ нэг стандартаа алдахгүй ингээд тэр чигээр ингээд ийм pacing амар сайтай явцсан. Тэгээ тэр дууд нөгөө highlight дуунууд буюу илүү ингээд бусдаасаа ингээд гарч ирсэн өрмөц дуунууд, сайн дуунууд байгаа. Гэтэ бусад нөгөө нэг ийм дуунууд нь ч гэсэн тийм муу дуунууд бол биш, бүгдээрээ ингээд сайн дуунууд байж чадсан. Гэхдээ яг энэ цамгийн хувьд миний хувьд бол яг ийм 10-аас 10 masterpiece гэж яг арай хэлж чадахгүй. Яг Clipsy өмнөх альбомуудыг сонсч ирсэн энэ хамтлагийн Pen ч юм уу эсвэл энэ Virginia хоттой ойролцоо энэ Southern hip-hop-ыг юу сонсч өссөн хүмүүс бол яалчгүй relatable гэж ярьдэн штэ. Тийм хүмүүс бол яг илүү ийм бүр гайхалтай байж магадгүй. Гэхдээ яг ганц дутагдaltaй санагдсан юм нь юу гэвэл Pharrell Williams яг дууд ингээл Pharrell Williams ингээл дахил махил дуулаад бүх битүүдийг хийгээл амар л амал. Гэхдээ бүр яг нэг тийм 2000-ад оны тийм Neptunes-ийн Pharrell шиг тийм Pharrell бол байгаагүй яг үнийг хэлэхэд. Тэг яг битүүд нь муу гэсэн үг биш. Гэхдээ гудамжны хипхопоос үсдэг тийм experimental raw тийм амар нэг тийм өөр хэм маяг бол жоохон анзаардаг. Нэг жоохон нэг тийм цэвэрхэн тийм corporate style гэж ярьдэн штэ. Нэг тийм аюулгүй шинэ юм туршаас жоохон айсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар жоохон явцсан юмсыг санагдсан. Тэгээ босдоор бол ер нь илүү дутуу хилээд байх юм байхгүй. Үнэхээр сайн цамаг болсон. Тэгээ та нар сонсоод үзэхэд бол ер нь яг юм жоохон old school 2000-ад оны ч юм уу. Тэгээ эсвэл тийм lyrical hip hop сонирхдаг хүмүүс бол бүр их таалагдах байх. Тэр миний түрүүний хэлсэн дуунуудыг сонсоод үзээрэй. Эсвэл цамгийн тэр чигтэн сонсоод үзээрэй. Ер нь бол таалагдана. Үнэхээр сайн цамаг болсон байлаа тий. За тэгээ дараагийн цамаг бол GD-ийн Go Dose Like Ugly гэдэг цамаг байгаа. Тэгээ GD-г ер нь мэдхгүй хүмүүс одоо ер нь бол цөөхөн болсон бах. Ер нь 2020 оноос хойш одоо энэ 10-нд ер нь бол хамгийн ингээд амжилттай явж байгаа, хамгийн өөрийгөө сайн харуулж баталж чадж байгаа рэперүүдийн нэг. За Атлантагийн рэпер GD-ийн 4 дахь студийн цомог Go Dose Like Ugly нэг 2025 оны 8 сард худалдаанд гарсан. GD бол орчин үеийн хамгийн сайн лирисистүүдийн нэг. Үнэхээр technical skill нь тулцсан рэперүүдийн нэг бол яалтч юм уу. Тэгээд 22 онд гаргасан тэ Forever Story гэдэг цомыг ер нь та нар ер нь сонсч ирсэн баг. Ер нь нэлээд олон хит дуутай байдаг штэ. Одоо Surround Sound, Cody Blue өөрөө юу ч гэдэг үлээ ер нь нэлээд олон хит дуутай. Тэгээд энэ цомгууд ер нь миний хамгийн дуртай цомгуудын нэг бол яалтч юм уу. Энэ 2020 оноос гарсан хамгийн сайн цомгуудын нэг гэж бол би яалтч хэлнэ хипхоп дундаа. Тэгээд энэ цомог гараад ер нь хүмүүс амар ам сайтай хаа сайгүй дуунууд нь яваал жихэн нөгөө нэг critically and commercially successful гэж ярьдэн штэ. Тийм цомог болсон. Тэгээ Forever Story бол ялчгүй мань хүний карьерийг өөр төвшөнд аваач салсан цомог л доо. Тэгээ жид энэ цомгоор өөрийгөө батлаад ямар creative rapper вэ гэдгээ ямар өөрийг ингээд артистик байж чадах вэ гэдгээ ер нь дэлхийд даяар баталж чадсан. Бүр яг өөрийнх нь карьерийн оргил цомгуудынх нь нэг болж чадсан. Тэгээ энийгээ дагааш тэрөө саяхан гаргасан Go Dose Like Ugly цомог нь фэнүүдийн хувьд ч тэр нэлээ амар хүлээлт өндөртэй байсан ер нь бол. Тэр нь Атланта тэр нь бас түрүүний хэлсэн чинь Southern hip-hop-ийн хэм маягууд нэлээ ихтэй тим цомог байсан. Ихтэй тэгээ яг шударгаар хэлээд бол Forever Story-г бол гүйцэхгүй. Энэ цомгийн хамгийн гол дутагдaltaй юм нь одоо зарим кино ч юм уу те ингээд хит нэг арт хаус олох гээд хит ингээд бүр тим trying too hard гэж ярьдэн шүү дээ. Тэрхий ингээд хичээсэн юм уу гэж санагдсан. Тэгээ тэрэндээ жоохон баригдцсан. Жоохон бол тийм санагдсан. Тийм муу цомог бол биш ихтэй амар тийм арт хаус болох гээд хичээгээд тэгээ тэр нь энэ цомгийн ингээд тийм гой vibe-ийг алаа хийцэн гэж би бодогдож байна. Яг тийм Forever Story бол ерөөсөө тийм байгаагүй шүү дээ. Цомгийн ингээд үргэлжлэх pacing ингээд жоохон муутай ингээд заримдаа ингээд гой дуу явж байгаадаа заримдаа ингээд жоохон мяа дуунууд явдаг ч юм уу тий. Жоохон тийм мартагдахаар дуунууд ер нь жоохон нэлээ олон энэ цомог. Тэр рэп дуунууд дээр бол чид ингээд яг өөрийнхөө хийх юмыг толсон хийж байгаа юм л да ингээд амар lyrical the flow-ууд нь бүр амар тэгээ тийм double entendre, triple entendre гэж ярьдэн штэ. Тиймэрхүү зүйлсүүдтэй ч гэсэн ингээд толсон хийсэн technical ингээд skill-ээ бол угаасаа л
хийж чаддаг юм харуулсан. Тэгээд зарим нөгөө GD фэнүүд болохоор энэ цомгон дээр нөгөө ийм R&B дууд ер нь нэлээд олон байсан. Тэн дээр нөгөө зарим GD фэнүүд бол жоохон ингээд энэ жоохон онцгой дуулсан байна гэдэг ч юм уу. Тэр нь жоохон тиймэрхүү ингээд шүүмжилсэн юмнууд нэлээд олон харсан. Тийм Reddit дээр уншиж яхад миний хувьд бол ихтэй ер нь яг үнийг хэлэхэд тэр R&B дууд нь яг энэ цомгийн баг бас хамгийн гоё хайлайтууд нь байсан гэж бол хэлж чадна. Надад бол эсрэгээрээ тэр R&B дууд нь бүр амар таалагдсан байхгүй юу. Тэгээ яг ингээд энэ цомогт бол ингээд GD-с хүлээсэн бүх зүйлс бүгд байсан. Амар bars, амар delivery. Тэгээ яг жоохон юм мартагдахаар дуу жоохон олонтой. Pacing нь жоохон муу. Тэгээ яг энэ оны хамгийн сайн цомгуудын нэг бол яалтчгүй мөн. Яг дахиад сонсвол нэг яг personal struggle ч юм уу те. Ер нь жоохон тийм гүнзгий утга агуулсан дууд ер нь олонтой. Хэрвээ би бас дахиад нэг сонсъё гэж бодож байгаа. Тэгээ надаа таалагдсан дууд нь юу байсан бэ гэвэл Wowie On гэдэг дуу байна. Тэгээд Work гэдэг дуу бол үнэхээр амар байсан. Тэгээд VCRS гэдэг энэ Vince Staples-тэй хамтарсан. Энэ бол бас л галзуу дуу байсан. Тэгээд Nobu гэдэг бас тийм жоохон R&B хэм маягтай дуу. Яг энэ дуу хүмүүс бүр амар үзэн ядчихэдэг. Гэтэ надад бол амар таалагдсан. Энэ Nobu гэдэг дуу бол. Тэгээд K-Word гэдэг дуу бол жоохон надад таалагдаагүй. Жоохон чижтэй. Ер нь нэлээ мэд жоохон айс дуу байсан яг үнийг хэлэхэд. Тэгээд хамгийн сүүлийн дуу нөгөө нэг Four Keeps гэдэг яг хамгийн сүүлийн After. Тэр нь болохоор надад амар таалагдсан. Тэр нь юу байсан бэ гэвэл одоо Kanye-гийн College Dropout-аас ер нь амар тийм санаа авсан тийм soul sample-тай тэнгүүтээ ингээд анх би ингэж гарч ирж исэн энэ төр гэдэг бүр яг хэрэг College Dropout-ыг сонсч исэн бол энэ дуу бол үнэхээр нэг юм гоё дуу байсан. Ингээд тийм perfect ending хийж чадсан амар гоё дуу байсан. Тэгээ миний санал болгосон дуудыг сонсоод үзээрэй. Хэрвээ таалагдвал энэ цамгийг бас бүтэн сонсоод үзээрэй. Тэгээ R&B дууд энэ таалагдвал болохоор бүр байнга ингээл бусад цамгууд чинь нөгөө ингээл байнга өглөөл идэв штэ. Тийм байхгүй юу. Зүгээр ингийн байнга хипхоп сонсдог хүн байсан ч гэсэн сонсч болохоор ер нь дайггүй цамг тий. Дараагийн цамг бол Glorilla-гийн Glorious гэдэг цамг байгаа. Тэг яг үнээр хэлье зүгээр би энэ амнацт яг нэр дэвших жоохон undeserved гэж санагдчихээн энэ цамг бол надаа. Тэг яг нэг тийм айхтар сайн бол цамг байгаагүй. Ер нь дайггүй заяа. Гэхдээ бүр тийм оны шилдэг нэр дэвшиж байгаа чи авч байгаа гэсэн үг биш л дээ. Гэтэл энэ цамгаас илүү хамаагүй сайн бүр ингээд хит хитэн цамгууд би нэрлэж чадхаар байгаа байхгүй юу. Тэг яг Glorilla болохоор Memphis хотоос гаралтай эмэгтэй рэпер. Тэгээ сүүлийн хэдэн жилүүдэд нэлээд олон хит дууд гаргаад ер нь олон танигдаад авж байгаа ер нь тийм мейнстрим болж байгаа юм амжилттай явж байгаа American рэперүүдийн нэг. Тэгээ энэ Glorious гэдэг цамг нь болохоор өөрийнх нь дебют буюу одоо хамгийн анхных нь студийн цамг. Trash ass тийм муу цамг бол байгаагүй заяа яг үнийг хэлээ. Гэтэ би энэ цамгийн нөгөө нэг heroin бичлэг хийгээгүйсэн бол яг үндэ сонсохгүй байх байсан. Гэтэ би нөгөө нэг ганц хоёр синглүүдийг бол сонсч ирсэн нөгөө Sexy Red тэртэй хамтарч ирсэн. Тэр чи ямар дуу байлаа. Тэгээ тэрийг бол сонссон. Тэгээд хүлээлт бол надаа ерөөсөй байгаагүй. Гэтэ тийм урам уулсан ч байгаагүй. Тэгээ яг онцлох юм яг нөгөө 2025 онд гарсан хамгийн дайггүй бас сайн trap цамгуудын нэг. Trap тэр битүүд нь бол үнэхээр сайн байсан шиг. Trap beat-үүд бол үнэхээр галзуу байсан. Тэгээ ер нь жоохон надад бол тийм average тийм дундчил зүгээр байдаг л нэг тийм онц юм санагдаагүй энэ цамг яг үнийг хэлээ. Яг нэг онцгой зүйл нь болохоор нөгөө нэг Glorilla ч нөөрэ Memphis хотоос гаралтай, Tennessee мужийн Memphis хотоос гаралтай. Тэгээ Memphis-ийн рэперүүд ч нэг тийм өөрсдийн гэсэн тийм өвөрмөстэй тийм дуудлагатай байдаг штэ. Glorilla-гийн дуудлага нь бас нэлээд сонирхолтой байсан. Accent нь. Энэ бол яг ч дууг нь чимсэн юм гоё зүйлсүүдийн нэг бол ялчгүй байж чадсан. Тийм өрнөлттэй энэ дууд нэг тийм удаан биш ингээл араараас шууд тап гэж явцдаг тийм самуу гэсэн. Гэтэ бүх дуунууд нь бүгдээрээ ингээд нэг тийм адилхан trap beatтэй дуунууд бол биш. Зарим нь ингээд жоохон тийм soulful, зарим нь жоохон R&B ч юм уу те. Харин ганц хоёр дуун дээр жоохон тийм lyrical элемент агуулгдсан. Арай нэг жоохон lyrical өгүүлдэг ч юм уу. Тийм байсан яг жоохон арай өрмөц бол таалагдсан байсан. Гэтэ filler дуунууд бол амар ихтэй яг үнийг хэлээ ингээд нэг онцгийн биш зүгээр л ингээд альбомд оруулсан. Тэр дууд бол ихтэй highlight дуунууд нь бол бас байгаа. Гой дуунууд бол байсан. Би дахиж нэг зүгээр юм плейлисттэй ч юм уу эсвэл машин дотор сонсоо явахад бол үнэхээр галзуу дуунууд бол байсан. Гэтэ тэнийгээ дагаа ч юм уу filler дуунууд бол нэлээд байсан. Тэгээ яг гаргасан синглүүд нь бол ялцчихгүй сайн синглүүд гарч чадсан юм клабд явдаг ч юм уу эсвэл юм зүгээр хүмүүсийн плейлистэнд ордог тийм бол яг л юм хит болж чадсан дуунууд бол зөндөө байсан. Тэгээ яг ганц хоёр нөгөө нэг дуунуудыг л буцаж
тэгж нөгөө нэг эргэж сонсохоос бол би энэ цамыг ер нь дахиж сонсохгүй л гэж бодож байна. Яг сонсохгүй л байх. Таалагдсан дуу гэвэл Don't Deserve гэдэг дуу бол галзуу байсан. Ер нь бол их гоё дуу. Надад таалагдсан. Rain Down on Me гэдэг дууны бит нь бол амар таалагдсан надад. Жоо lyrical талдаа дуу гэвэл тийм Close Player гэдэг дуу байсан. Тэр ер нь яг нэлээд жоохон онцгой бусад трекуудаас ингэж юм өрмөц гарч ирч чадахгүйц тийм дуу байсан гэж бодож байна. Тэгээ таалагдаагүй зүйлсүүд нь гэвэл хит хитэн дуун дээр ингээд нэг л адилхан флоу өрөөл ингээд яваад. Тэр нь ингээд за энэ 2 дуу сонслоо, 3 дуу сонслоо. Тэнгүүд ингээд нэг дуу сонсоод байгаа юм шиг. Сүүлээ ингээд жоохон өөд залхаж байгаа байхгүй ингээд нэг юм флоуэр тэгээд энэ рэпер чи ингээд аяар бүдөө хоолойтой шүү дээ. Тэгээд нэг л адилхан флоуэр ингээд яваад тахлаар жоохон ингээд залхаж байгаа байхгүй ингээд энэ альбомыг ингээд сонсонгууд. Тэг яг бүх дуун дээр адилхан флоутэй бол яваагүй. Заримдаа нь өөрчлөсөн тэгээд тэр нь бол ажиг байсан. I Love Her гэдэг дуун дээр дуу болоод амар харагдсан. Энэ дээр T-Pain-ий feature оруулж ирсэн. Энэ бол үнэхээр яалтчгүй энэ цамгийн хамгийн онцлог моментуудын нэг байсан. Тэгээд дууны өгнүүд бол ер нь тэгэл ер нь адилхан тэгэл байдаг л нэг тийм онц юм бол байгаагүй тий. За дараагийн цамууг бол Kendrick Lamar-ын GNX. За энд байгаа цамгуудаас ер нь хамгийн олон хүн төрсэн хамгийн алдартай цамуг бол яалтчгүй GNX ах. Та нар ер нь хийхэд сонссон баг энэ цамгийг. Тэгээ 24 он бол Kendrick-ийн карьерийн хувьд бол хамгийн бас оргил он жилүүдээ бол нэг болж өнгөрсөн жил. Тэгэл нөгөө Drake-тэй хийсэн beef байна. Тэгээд энэс гадна нэг Top Dog Entertainment гэдэг лейбл хийдэж штэ. Тэр лейблтэй 17 жилийн турш ингээд хамт уран бүтээл хийж хагаад тэр лейблээс гараад PG Lang гэдэг өөрийнхөө одоо лейблийг байгуулад PG Lang-аас гаргасан Kendrick-ийн хамгийн анхны цамаг болж гарч байгаа GNX болохоор. Тэгээ энэ цамаг бол яалч ч өндөр хүлээлттэй байсан. Шууд нөгөө нэг Drake-тэй хийсэн beef-ний дараа гарсан болохоор тэгээд нөгөө Not Like Us чинь Grammy авсан. Тэгээд энэ цамыг гарсны дараа Kendrick Lamar чинь Super Bowl дээр дуулсан. Яалтчгүй бүр нэг тийм ингээ дараараас давхцсан тийм cultural moment болж чадсан цамаг гэж би бол бодож байна. Тэгээ Kendrick бол тэгээд ойлгомжтой бүх цагийн баг хамгийн агуу рэпрүүдийн нэг гэдэг нь юм тэгэл ойлгомжтой болсон шүү дээ. Тэгээ яг гол нь юу дуулах вэ гэдэг нь бас хүмүүсийн дунд амар сонирхолтойсэн баха. Одоо нөгөө Drake-тэй хийсэн beef-ийн талаар дуулах болоо эсвэл юу юуны талаар дуулах бол гэсэн хамгийн сонирхолтой нөгөө тийм West Coast rap цамаг болсон яалтчгүй. Тэгээ Kendrick Lamar-ын өмнөх цамгуудтай харьцуулахад яг Kendrick ч угаасаа Compton-оос гаралтай. Тэгээд West Coast rapper штэ. Тэнгүүд бусад цамгууд нь илүү юм нөгөө нэг нийгмийн асуудал ч юм уу те эсвэл өөрийнхөө хувийн асуудал энэ төрөйг дуулсан цамгууд байдаг бол яг энэ GNX болохоор яг л ийм West Coast-ийн G-Punk тийм урсгалыг яг орчин үе дээр үеийн ингээд G-Punk одоогийн ингээд элийн рэп ямар хөө байгаа тэрийг бүгдийг нийлүүлээд ингээд яг юм зөв хүн зөв юм хийсэн юм шиг тийм цамаг болсон байхгүй миний хувьд бол түрүүний гэсэнчлэн нэг West Coast hip-hop-ийн ингээд санаа авсан зүйлсүүд бол амар ихтэй дуугарлтууд бусад рэпрүүдийн стил өөрийнхөө стилийг ч оруулсан тэгээд ер нь амар тийм ер нь бол амар сайн цамаг болсон надад бол амар таалагдсан би энийг ер нь гарсаас нь хойшлээ сонссон тэгээд нөө бас feature хийсэн артистууд нь ер нь бас ихэнх нь нилээгийнх тэгэл ер нь бас баруун иргэн тийм рэпрүүд байсан болохоор яг нэг өөрийнхөө нутгийн рэпрүүдээ бас гаргаж ирж байгаа нь надад бол амар таалагдсан. Яа. Тэгээд энэ бас нэг сонирхолтой санагдсан юм Nipsey Hussle тэгээд Drake Ruler гэх мэт тийм элийн рэпрүүдийн стилээс ер нь санаа авсан юмнууд бол ажиглагдчихсэн. Тэгээд бас нэг талаараас хүлсэл үзүүлж байгаа юм болоо гэж би аль хөвдөө бодсон. Rest in peace. Тэгээд мэдээж Kendrick бол үнэхээр амар lyrical байх нь бол ойлгомжтой. Тэгээд ерөөсөө муу дуу бол байгаагүй. Тэгээд хамгийн их таалагдсан дууд нь юу байсан бэ гэвэл Squabble Up, тэгээд Hey Now, тэгээд Dodger Blue гэх мэт яг энэ гурван дуу бол надад хамгийн их stand out хийсэн дуу юм шиг санагдчихсан. За тэгээд дараагийн цамаг бол Tyler the Creator-ийн Chroma Copy байгаа. За би бол Tyler the Creator-ийн бүр ингээд амар том фэн. 19 оноос хойш ер нь 23 он хүртэл ч юм уу. Tyler-ийг бүр амар сонсдог байсан. Тэгээд яг энэ Chroma Copy гэдэг цамыг гарах өдрийн хүлээж аваад нэлээ амар хайптай сонссон л та. Өмнөх Tyler-ийн бүх цамгуудтай адилхан Tyler өөрөө бүх дуугаа бичээд өөрөө өглөөд өөрөө бүх аяыг хийгээд өөрийнх нь онцлог шинжүүдийн нэг. Тэгээ дуугарлалтын хувьд бол нэлээ өөр хүмүүс хип-хоп, jazz, R&B гэдэг олон төрлийн дуугарлалтууд оруулсан байсан. Нэлээ онцлогтой санагдсан. Тэгээ яг Flower Boy-тай ер нь жоохон төстэй хэм маягтай. Ер нь жоохон дуугарлалтын хувьд бол ер нь жоохон төстэй. Flower Boy, Cherry Bomb хоёрт ер нь жоохон төстэй санагдсан миний хувьд бол. Тэгээд Tyler өөрийнхөө амьдрал асуудалтай personal experience тэрийн талаар нүгэлж исэн. Сайн цамгийн хувьд гэвэл би бол сайн цамг гэж бол хэлнэ. Гэтэ яг lyrics гэхээсээ илүү яг sample production ер нь бол одоо илүү таалагдсан. Гэтэ ялангуяа тэр Noid гэдэг дуу бол үнэхээр бас галзуу дуу байсан шүү дээ. Тэгээ 1-2 сонсоол тэгээ ер нь буцаж дахиж сонсоогүй энэ ганц хоёр дуунууд эргэж орсон болохоос ш бут сонсоогүй яг
Надад бол нэг тийм айхтар бол сайн наалтай вэ бүр тийм амар. Миний ингээд хамгийн дуртай Тайлерийн цамаг болохоор Игор байдаг хгүй юу? Игор шиг ч юм уу эсвэл ийм Come If You Get Lost ч амар өглөлттэй ч юм уу. Тиймэрхүү бол байгаагүй. Мэдээж яг alternative тийм өөр хэм маягаар дуулсан гоё байсан. Гэтэ надад бол яг үнийг хэлэхэд бол тийм айхтар наалтаагүй. Би тэр ганц хоёр дуунууд руу л эргэж очсон болохоос биш. Энэ альбомыг юм гарсанаас хойш юм дахиж сонсоогүй мэн. Дахиад нэг сонсоод одоо нэг дахиад нэг сонсоод үзвэл бас арай өөр болж өөр санагдчих магадгүй л. Тэгээ надаа хамгийн их таалагдсан дууд нь юу байсан бэ гэвэл Sad Chroma гэдэг дуу байсан. Интро дуу. Тэгээ түрүүний хэлсэнчлэн Noid гэдэг дуу байна. Тэгээ Sticky гэдэг дуу байна. Энэ гур бол ер нь нэлээд таалагдсан. Өмнөх Тайлерийн альбомуудтай харьцуулахад pacing нь ингээд жоохоо арай нэг өөр. Ер нь бол ажигуултай. Гэхдээ бүр надад бол тийм айхтар клик хийж наалсан самгуул байгаагүй тий. За тэгээд 26 оны Grammy-гийн шагнал гардуулах ёслол эх 2 сарын 1-нд болно. Ер нь нэр дэвсэн цамгууд донд айхтар муу цамаг ч юм уу тийм бол нэг байгаагүй. Харин ч сүүлийн яг 2 жилийн одоо Grammy-тэй харьцуулахад хамаагүй өрсөлдөөнтэй байна гэж би бол харж байна. Тэгээ яг энэ номинацид нэр дэвшээсэй гэж бодож исэн цамаг бол яалчгүй Playboy Cardi-гийн music байна. Яг одоо сүүлийн хэдэн жилүүдэд ингээд хипхоп ертөнцид ер нь тийм blockbuster буюу ингээд амар тийм хүлээлттэй ч юм уу тийм цамаг ер нь гарахаа болцсон шүү дээ ер нь нэг сүүлийн хэдэн жилүүдэд. Тэгээ миний санджаагаар бол хамгийн сүүлд бараг Travis Scott-ийн Utopia байсан юм уу 23 онд гарлуу 4 онд гарлуу тийм. Тэр цамаг бол ер нь хамгийн хүлээлттэй ингээд тийм blockbuster цамаг байсан. Тэгээ тэр чинь одоо бараг 2 3 жилийн өмнө шүү дээ. Энэ жилийн хувьд бол амар хүлээлттэйсэн цамаг яалтчгүй Playboy Cardi-гийн I Music бол байсан. Тэгээ 5 жил хүлээсэн цамаг. Тэгээд яг Cardi-гийн сүүл гаргасан 2020 онд гаргасан Hall or Red гэдэг цамаг бол ингээд бүхэл хөгжмөөс өөрчилсөн цамагуудын нэг шүү дээ. Одоо ингээд Rage гэдэг урсгалыг илүү олон танилцуулаад тэгээ энэ цамгаас үүсээд бүр одоо ингээд хэр олон ингээд артистууд Rage артистууд шинээр гарч ирж байгаа үлээ. Hip-hop-ийн underground бол шал ондоо болсон. Тэгээ 5 жилийн хүлээстэй эцэст ингээд энэ жил бид нар I Music-ийг хүлээж авсан. Тэгээд би бол үнэхээр хайпт хүлээж аваад бүр яг сонссон. Тэгээд хүлээлтэнд бол ялч өөрсөн. Надад бол амар таалагдсан цамаг. Тэгээ 30 дуутай амар олон ч гэсэн ер нь бол нэг тийм нэг л муу дуу байсан юм байна. Appium Baby гэх тэр дуу бол жоохон trash байсан. Тэгээ бусдаар бол ерөөсөө муу дуу байгаагүй. Тэгээд би ойрхон ер нь бол нэлээд сонссон цамгийг. Тэгээ яг хувьдаа бол Glorilla-гийн оронд Cardi-гийн I Music цамаг нэр дэвссэн байсан бол арай дээрээ хосон болов гэж би бол хувьдаа бодож байна. Тэгээ хипхоп ер нь сүүлийн үед ер нь ингээд мейнстрим зах зээлээр нь алдж байна л да. Хипхоп ер нь мейнстрим байхаа болж байна. Тэгээ нөгөө нэг дуунууд нь шиг ингээд чартанд тэргүүлэхэ болж эхлээд ч юм уу те. Тэгээ тэр нэг талаараа нөгөө нэг юм мөнгө олоход ч юм уу ингээд лейблүүдүүдийг муу мэдээч гисэн. Нөгөө талаараа артистууд илүү чөлөөтэй дуудаа хийх боломжтой. Заавал ингээд чартанд байрлах хэвээр дууд хэр гэсэн тийм дарамтанд байхгүйгээр тийм өөрөөхөө бие даасан өөрөөхөө өсснээр ингээд альбомууд гаргаж байгаа. Тэрийгээ дагаад 25 онд бол сайн хипхоп цамгууд бол зөндөө гарсан. Тэгээ түрүүний нэр дэвсэн цамгуудаас гэвэл яг миний хувьд Clips юм уу эсвэл Kendrick Lamar л ер нь авах байхтай гэж бодож байна. Яг хувьдаа бол Clips-ийг авчихсаа гэж бодож байна. Тэгээ Kendrick Lamar бол бүр амар үлээ. Нийт 22 удаагийн Grammy-гийн авраг болцсон. Grammy-гийн авраг шээ. Тэгээ Kendrick ч бүр одоо нийт 22 удаагийн Grammy-гийн шагнал хүртсэн байлээ шүү дээ нийт. Тэгээ GNX юм уу эсвэл Let God Sort Them Out хоёрыг айлыг нь авах бах. Тэгээ би бол хувьдаа энэ удаа ер нь Clips авчвал ер нь зүгээр ахаа л гэж бодож байна. Ер нь аваасаа л гэж бодож байна хувьдаа. Энэ хоёрын айлыг л авах миний таамагаар бол. Тэгээ та нарт энэ цамгуудын аль нь хамгийн их таалагдсан бэ? Ер нь аль цамг нь Grammy-гийн шагнал хүртэх байх гэж бодож байна. Тэгээ энэ талаараа ер нь комент хэсгээр бичээрэй. Тэгээ дөөр хэрвээ нэр дэвшээсэй гэж бодож исэн бас цамгууд юу вэ? Тэрийгээ бас комент хэсгээр бичээрэй. Хэдүүлээ ярилцгаая. Тэгээ энэ хүртэл бичлэгээ үзсэн та хэдэ баярлалаа. Тэгээ миний сувг дээр subscribe дар дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгүүд ер нь ар-ардаасаа ороод явна. Тэгээд дараагийн удаа хөгжмийн талаар яг хипхоптой холбоотой ямархуу бичлэг үзмээр байгаа талаар энэ комент хийрээ. Би энэ харж агаад бас дахиад хипхопын талаар нэг бичлэг хийнэ гэж бодож байгаа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай guys.